сони юм байна. Хар гаргийн хөлөг нисэж байгаа юм шиг үзэгдэл. Одоо нөгөө Tesla-гийн юу чи яваад байгаа юм биш үү? Мобиха. SpaceX Тий. арай чишхаа. Энэ одоо нөгөө утаатай онгоц гэж нэг одоо урдаа онгоцоос ингэж явахгүй стэйж. Тэгээд нэг сон гэрэлтэй. Ямар сони юм бэ ч. Өөрөөс нь гайхчлаа. Одоо ийм байдгийг багтаа. Би одоо анхудаа харж штэ юм. Би ч гэсэн анхудаа харж байна. А цаана жижиг утаатай онгоц нисээд байгаа үстэй цаана. Бүр цаана. Харж байна та. Тийм бай. Онгоц нисээд байна. Энэ бол наад нь онгоц биш. Ихтэй сони гэрэлтэй юм байна. Би бол гайхаад байна гараа ихтэй. Рестария буюу амралтын бүс дээрээ сайхан хончлоо. Тэгээ одоо бид нар ягаад тэр амралтын бүс дээрээ хонсон бэ гэхээр одоо ойрхон 15 км юм уу 20 км яваад яг Мексикийн хил дээр одоо тулж ирэх гэж байна. Тэгээ тийшээ очиж байгаа та нартай одоо яг тэр Америк Мексикийн хил одоо ямар байдгийг тэрийг үзүүлэх гэсэн юм санаатай байна. Бид нэр шөнө хилээр хэрэг явчвал Трампын барьсан том Мексик Америк хоёрын завсар байдаг тэр хилийг зурсыг үзэж чадахгүй өнгөрчих гээдсэн. Тийм учраас бид тэндээ хонлоо. Тэгээ одоо найд чинь ямар шүү одоо том хан байдгийн хил рүүгээ их ойртох тийм хэсэг байгаа. Одоо яг миний 100 гарт талд байна шүү дээ. Тэр нэг юм шуган багаж одоо тэр хан байна. Энэ бол одоо Америк Мексикийн хилийн хан. Тэгээ гол одоо зорилго нь юу вэ гэхээр одоо Мексикээс болон Өмнөд Америкийн одоо маш олон улсуудаас Америкийн нэгдсэн улс руу одоо хууль бусаар цагаатчилж орж ирж байгаа одоо хүмүүсийн нүүдлийг сааруулах, хяналт тавих зорилготой. Тэгээд энэ хан хийцэн байсан ч гэсэн бас нөхдүүд яаж юм гэхээр тэр ханных нь бас доогуураас хонгол ухаад орж ирдэг. Тэгээд янз янзын олон аргууд байдгийм байна. Тэгээд нэг хэцүү юм Мексикийн хан руу орж ирээд ингээд явхад бас зарим газраараас ингээд цөлийг бол давж ирдэг. Тэгээд наашаага тэр усаа уугаад бас нэгэн одоо амьдрал ад сорьсон одоо замыг туулж иж одоо Америкийн нэгдсэн улсын иргэн болдог. За одоо яг ард харагдаж штэ Мексикийн хил одоо ингээд хоёр хилийн зоон харагдаж байна. За нэг иймэрхүү хан байна да. Энд харин хамгийн гайхалтай нэг ургамал байдаг. Энэ бол кактус. Би яг ийм ойрхонд хажуунаас нь энэ кактусыг хийж барьж үзэж байгаагүй. Ер нь бол Капо каньон дээр л ийм кактусны хажууд хүмүүс зогсоод одоо морьтойгоо байж байгааг харсан. Энэ надаас одоо хижнээ өндөр чи хаашаа. Зарим нь одоо хүн шиг хоёр гараа ингэсэн юм шиг тэгж харагдсан юм байлаа. Сүртэй ийм ургамлын дэргэд ирээд Аризонагийн хязгаарт хүрж байна. За Сан-Диего хотод ирээд үнэхээр нэг зуныг мэдэрч байна. Ер нь анх нөгөө нэг Невадараа хөдлөхдөө Лас Вегаст очихдоо ер нь шорт морт аваад таавчг мавчг аваад явсан чи. Нэг ч удаа өмсгөө бүр цаасан дуужигдаад дараад шавранд ороод штэ. Өстө гоё юм аа. Годомжинд одоо ургаж байгаа мандрын авч идээд гэрээ эзэн зөвшөөрсөн шүү. Баг бахад иддэг байсан мандрины амт үрс яг байна. Мандрин чи ингээд ерөнхийдөө нэг усан амттай штэ. Энэ бол ерөнхийдөө тийм лимонор хоо их тийм. Тэгтээ гоё юм аа. Амт бол үнэхээр гоё. Яг нутгийн энэ нуттай та яг энэ адилхан биш үү? Зарим арай бол ер нь тийм байна. Ягаад тэгэхээр штэ нэг Өмнөд Америкийн тийм Гватемала, Гондурас те Инкут яг таны царай нэг тиймэрхүү байна. Над би бол таны харахаар нэг тийм яг Аз царай харагддаг байхгүй юу? Нэг тийм нэг эвгүй Мексикийн киноны нэг мафцафын эвгүй нөхдөд байдаг штэ. Яг та яг тэгж харагдав. Таны нэг хүмүүс шиг сагал тавьчихвал. Таныг сайн нэг нөхөр амиго өдр гэдэг байдаг штэ. Чамааг болохоор арай өөр. Би түрүүн чамааг нөгөө машины тосолуулж байхад би асуухгүй. Манай найз яач вэ гэд би найзаа хайгаад байна гэсэн чинь нөгөө Little Japanese явцсан шүү дээ гэж байгаа байхгүй. Бид хоёрын ирсэн газар байна шүү дээ. Сан-Диего хотын одоо зайсан толгой тий.
Одоо коронадо вив буюу одоо ард талд хот харагдчихээн. Дандаа одоо Өмнөд Америк гаралтай, Латин Америк гаралтай улсууд бас нэг 70% эзэлдэг. Ер нь бол их сайхан газар байна. За одоо ингээд Сантьягогоор хоёлоо бас ганц хоёр юмнуудыг үзэж хагаад цаашаага битээр нөгөө гоё хот руу очих гээд байгаа шүү дээ. Корона гэдэг хот руу очих. Сантьягод одоо миний энэ өмссөн байгаа Tribal брендийн яг одоо анхны үүсгэгч компани байдаг. Тэрүүгээр бас дайрна. Ялангуяа энэ нутгийн нөхдөөчин дээр граффитийн шивээсэн дээр их мондгийн тий. Тэгээд янз янзын гоё бодвол цамцууд байж би сайн нэг иймэрхүү цамцаас авлаа. Энэ брэнд ингээд шивээснээс үүсэлтэй. Монголд бас одоо салбар нь байдаг. Онлайнаар худалдаагаа хийдэг. Би их дуртай. Ер нь бол шивээс тэгээд скейтборд одоо тийм залуучуудын спортын брэнд. Ер нь бол 80-аад оны сүүлээр скейтборд унах, стрим спортууд, хип-хоп тэгээд аюу олон юм ингээ бий болоход нэгдэж гарсан юм брэнд байгаа. Nice to meet you. My name is Mogi. I'm from Mongolia. Тэгээд энэ болохоор өөрөөсөө яг шивээс идэг ийм уран бүтээлчд. Өөрийнхөө одоо шивээсийн уран бүтээлээр хийсэн байдаг. Би Монголд энэ брендийг сонирхож, өмсөж ингэж явдгийн хувьд Сантьягод ирснэх би дэлгүүрээр нь ороод гараа гэд орж гарч байгаа. Энэ бол яг төв дэлгүүр нь тэр үед 20-тай одоо скейтборд ордог унжсэн хүн бол 60-тай байх жишээ. I don't know but I've been told. I don't know but I've been told. Фендерийн үйлдвэр дээр ирээд байна. Калифорниа Корона хот. Ингээд Фендерт одоо яаж гитарыг үйлдвэрлэдгийг дэлхийн шилдэгүүдийн тоглодог жинхэнэ одоо супер гитарыг яаж хийдгийг нүдэрээ үзэхэд бэлэн болоод байна. Ингээд та бүхэн дагаад яваарай. Фендерийн үйлдвэрийг сонирхлоо. Мэдээж одоо техникийн технологийн нууц гээд зарим хэсгийг бол үзүүлсэнгүү. Гэхдээ одоо би гитар тоглоод жинхэнэ тэр Фендерийн одоо инспекторуудтай яаж гитарыг шалгадаг, яаж гитар тоглодгийг одоо үзлээ. Нарийн шинэ одоо бүтээгдэхүүн гарч байгаа юм байна. Шинэ бүтээгдэхүүнүүдийг бол үнэхээр одоо нууцлалгүй яах вэ? Би хараад үнэхээр гайхлаа. Цоошин бүтээгдэхүүн, цоошин технологиор хийгдэж юм байна. Тун удахгүй Total Music та бүхэнд одоо тэр шинэ технологийн гитаруудыг үзүүлэх байхаа гэж би бодож байна. За миний гарт энэ Fender-ийн гайхалтай гитар байна. Саяхан одоо Fender-ийн үйлдвэрээр орж зочлохдоо үнэхээр ямар гайхалтай байдгийг мэдсэн. Ингээд одоо бол яг бид гитар центрт байна. Америкийн хот болгонд, Америкийн муж болгонд өөрийн одоо гэсэн юм онцлогтой гитар центр байдаг. Fender гитарын түүхийг та бүхэнд одоо сургалтаар сайн мэдж байгаа. Яг энэ электрик хэсгүүдийн бүтээсэн Fender гэж хүн бий. Дэлхийн хамгийн шинэлэг гитарч энэ гитараар тоглодог. Өргөн хамтгийн болоож ах Fender гитараар яг Fender гитараар тоглосон. Одоо хүртэл өөрийнхөө Fender гитараас салдгүй ингэ тоглоод явдаг. Энэ дэста маш сонин тийм хөгжмийн зэмсгээр тоглож байна. Энэ болохоор одоогоос 100 жилийн өмнө шинжлэх ухаан технологийн зөвхөн долгионыг ашиглаж одоо хийсэн хөгжмийн зэмсгийг 100 жилийн өмнө онлын хувьд зохион бүтээгээд анхны оролдлогуудыг хийсэн юм байна. Энэ долгионы үйлслийг одоо ингэж авж ингэж хийх боломжтой гэдгийг анх хийсэн. Одоо бол хөгжөөд бас нэлээд бас хөөр болцсон байна. Би өөр гайхаа сууж байна. Энэ 2 жилийн өмнө хийсэн хөгжим гэж байна. Анх бол ийм том байсан. Одоо хөгжүүлсээр байгаа жижигхэн болсон. $150 гэж байна шүү дээ. Ер нь дэлхийн хамгийн анхны одоо мундаг хөгжимчин Майкл гэдэг хүнтэй танилцж байна. Майкл одоо найз нөхдөдтэйгээ одоо ингээд сайхан хөгжим тоглоод сууж байна. Шинжлэх ухааны одоо технологийн дэвшлийг одоо орчин үетэй зохицуулж хийсэн. Одоо энэ хөгжмийн зэвсгийг болохоор одоо Terry Mini буюу
долгионыг ашиглаж одоо тоглож байгаа. Гэхдээ энэ хөгжмийг би сонсоод үзсэн чинь тийм байгалийн чимээ юм шиг санагдаад байна. Нэг тийм байгалийн ой дотор явхад одоо янз янзын чимээ гардаг. За бас нэг эвгүй талаасаа гэвэл энэ хөгжмийг ба штэ. Дугуйлалтыг ашиглах юм бол аимшиг киноны бас хөгжим хийүүлэх болохоор. За би бас сая одоо энэ хөгжмөр анх удаага баг би тоглож байгаа юм уу да одоо Монголоос зөв наригж хэлэхэд би сая Мамуна ашиг тоглох гэж оролдож үзсэн. Ихтэй бол нэлээд амжилт муутай тоглосон байхаа. Би Сан Франциско хотын Өх Монгол хамтлагийн Амраа гэж хөгжимчин байна. Ингээд Мөксаг ах маань нэвтрүүлэг хийгээд Америкаар одоо аялаад явж байна. Тэгээд бид хоёр одоо энэ та нарт танилцуулах гэж байгаа энэ гитарууд, энэ бөмбөр бол Сан Франциско хотоос гаралтай одоо алдарт Metallica хамтлагийн энэ гитар центр дэлгүүрт дурсагсан одоо яг тоглолтын дээрээ бичлэгэн дээрээ хэрэгжилжсэн хөгжмийн зэмсгүүд нь байна. Энэ бол Metallica-гийн гоцлог гитарчин Kirk Hammett-ийн тоглодог соол гитар. Энэ бол James Hetfield-ийн тоглодог гитар. Тэгээд энэ таама бөмбөр бол маш их алдартай бөмбөр. Яг Metallica хамтлаг энэ бөмбөрөөрөө load reload гэж хоёр цомгоо яг энэ бөмбөрийг ашиглаж бичсэн байдаг. Тэгээд энэ бөмбөрөө дурсгал болгож энэ өөрсдийнхөө төрлөх хотынхоо гитар центр дэлгүүрт дурсгажээ. Тэгээд одоо энэ үзүүлэлт миний мэдхийн лавынд 20 жил болж байгаа ийм хөгжмийн зэвсгүүд байна. Энэ бөмбөрийг одоо Ларс Улрих нөгөө симфони оркестртэй тоглосон Metallica симфони гэдэг тэр тоглолтын дээр энэ бөмбөрөөр тоглож байдаг. Бөмбөрийг харахад одоо эдлэгдсэн мэдчихэж байгаа боловч юм ерөөсөө маш сайн одоо хадгалагдсан хэвээрээ байгаа. Van Halen хамтлагийн фэнүүд гэж хэлэхэд Van Halen хамтлагийн Eddie Van Halen-гийн яг өөрөө тоглож байсан гитар нь тэр байна. 51-50 гэдэг цомгон дээр тоглосон тэр улаан алга гитар байна. За ингээд одоо Fender гитарын одоо фанатууд энэ дэлгүүрээс бол ямар Fender гитарыг худалдаж авах, орж ирээд бүгдийг тоглож үзэх тийм боломж энэ дэлгүүр олгод юм аа. Гитар центрийн Platinum гэдэг тасагт орж ирлээ. Энэ тасаг бол юугаараа онцлогтой гэвэл дэлхийн бүх одоо мундаг хамтлаг гитарчид Сан Францискод дэлхийн аялын тоглолтоороо ирээд тоглоод явахдаа концертын дээр яг хэрэгжилжсэн өөрсдийнхөө хөгжмийн зэмсгүүдийг энэ дэлгүүрт танилцуулдаг байгаа. Тэгээд үнийн хувьд ч гэсэн одоо маш өндөр үнэтэйгээр зарагдж байгаа энэ гитарууд Юрдийн Гибсон гэхэд энэ дэлгүүртний 2000-аар зарагддаг байлаа гэхэд энд одоо мундаг гитарчин тоглож байсан Гибс одоо 5000-аас дээш үнэтэй байх ч хэрэгтэй. Гэхдээ эдгээр бол бүгд хэрэгжилжсэн одоо дэлхийн одуудын гараараа барьж тоглож байсан гитарууд байгаа. Тэгэхээр ер нь дэлхийд бол гитарыг бол бараг л одоо Fender бусад гитарууд гэж ангилж болдог. Мэдээж Fenderтэй өрсөлдөг олон гитаруудын энд одоо манай Gibson гитарууд байна. Ibanez байна, их олон үнэтэй хямдхан олон гитарууд байдаг. Тэгэхээр Fender одоо family гитарууд бол үнэхээр гайхалтай. Вороны тусгшээ. Гялбан хурцсан өнгөтэй. За бид хэд маань явсаар байж байгаа дэр нь Лос Анжелес руу нийлээд өгчихсэн. Энэ Анахимгээд хатад ороод ирсэн. За 20-од жилийн өмнө анх Америкт очиод маш өндөр тийм 100 хэдэн давхар гоё шилэн байшингууд байдаг юм болов уу гэж анх Америкийг төсөлж жагаад Лос Анжелес дээр буугаад ингээд үтсэн чинь дандаа нэг давхар юм лагерын байшин шиг юм байшингууд хауслууд байгаад байдаг. Би бүр гайхсан штэ. Бүр чочирдоод энэ чинь маш том талбай дээр ингээд дан хаус ороод ч юм уу ингээд тараа тавьчихаар за манай Улаанбаатар гэж жишээлбэл ингээд харьцуулаад хэлэхэд бол бид нар ингээд нэг жижигхэн газар дээр ингээд аваарцсан байхгүй юу. Бүгд нэг аваалаад ингээд тетрис шиг тоглоо хийцэн газрын зараад. Энэ Америкт бол яаж юм гэхээр газар нутгийн том бүгдээ нэг гоё ингээд тараагаад хийцэн. Тэр маань их бас зөв юм болов гэж би боддог. Монголч газар нутгийнхаа хэмжээгээр одоо 1 км-т 1 хүн байхаар бид нар тийм их баян газар нутгтай шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотыгоо жишээлбэл ингээд асар том бараг дархан хүртэл ч юм уу ингээд холт хилээд тэгээд ингээд байх юм бол бидэрт бол одоо гоё төвжирлгөө сайхан амьдрах боломж бол байдаг. Гэхдээ энийг бол голцоо дэлхийн бусад орнууд яг яаж шийдсэн бэ гэхээр одоо хурдны замаар шийдсэн байдаг. Америкт байхад нэг ийм ойлголт байдаг. За чи хаана явж байна гэхээр би 100 км-ийн цаана явж байна. За би 20 км-ийн цаана явж байна гэж ярьдаггүй. За би яг нэг цагийн газар байна. За би 30 минутын газар байна. Одоо яваад очие гэхэд
За бараг 60 км-ийн цаана явж байгаа тэр хүн. Тэгэхэд одоо нэг тийм хол явж ийн гэж бол харагдахгүй. За Улаанбаатараар бодох юм бол одоо юу гэдэг нэг Орхон гэдэг газарт явж яана гэх юм бол өөстөө маш хол явж ийн гэж боддог. Шууд наашаага ирэхэд нэг 4 цаг төгжрөөтэйгээ 5 цагийн дараа ирнэ гэж тооцдог. Америкийн хувьд бол ерөнхийдөө ингээд бүх зүйлийг хурдны замаар хийгээд тэгээ нөгөө замуудынх нь хоорондынх нь одоо сүлжээ нь маш сайн ингээд одоо гаргалгаа өглгөө гэдэг шиг ингээд шийдсэн болохоор маш сайхан байдаг. Хурдны замаар ерөнхийдөө доот нь л одоо 60-70 милийн хурдтай явж байгаа учраас тэр маань одоо бас нөгөө зам дагаж хөгжил ирнэ гэдэг шиг одоо монголчуудын хувьд бол одоо яг Америкт шиг одоо ийм том хурдны зам хийх нь хаашаа. Гэхдээ одоо нэг талдаа 2 игнэ, нөгөө талдаа 2 игнэ нэг иймэрхүү гой замуудыг хийгээд Улаанбаатар хотоо гоё хөгжүүлж болохоор юм шиг санагддаг. За бид хэдийн хувьд ба штэ Америкт хурдны зам дээр зам хордлуулахаас нэг гоё аргатай болсон. Тэгээд нэг би чинь болохоор ерөнхийдөө юм рок дуртай Queen, Aerosmith ч юм уу би тэрнээс Sepultura тэрнээс цаашаа бас хөгжим бас сонсож чаддгүй юм. Бас чих хүлээж авахгүй. Тэгээ мөгийн ахтай явсан чинь бас энэ хүнд бас хорлогдоод гэж хэлж байгаа шав. Намайг машин барихаар мөгийн ах DJ болчихдог байхгүй. Би одоо хувийн DJ-тэй болсон. Амар та Монголын юм рок мангас хүм одоо миний машин барьж байхдаа хувийн DJ гэдэг байгаа байхгүй. За Deep Purple ч юм уу ингээд Nazareth ингээд хүнд дуу сонсохоор AC/DC сонсоод машин барихаар ерөнхийдөө 150 км/цагийн хурдтай явдаг юм байна шүү дээ. Босод машинууд их удаан бодсон юм шиг санагдаад байна. Тэгээ одоо янз янзын рок сонсоод одоо баг Монгол руугаа буцахтаа ерөнхийдөө бүр хард рок, бүр heavy metal, бүр хүнд юмруу ингээд уруу татагдаад баг ингээд толгоон дээр нэг ивэр гарч ирдэг штэ. Нэг рокийн чинь ингээд идэг штэ. За баг иймэрхүү маягтай болоод одоо буцах гээд байна. Хурдны зам дээр рок сонсох үнэхээр гоё байд юм байна. За миний ирсэн газар болохоор энэ Айнахим хотын манай Улаанбаатараар гэх юм бол зайсан толгой гэх юм одоо Orange Hill гэдэг Жүржийн одоо толгод гэдэг нэртэй энэ сайхан газар ороод ирсэн ингээд сууж байна. Өнөөдөр манай бас нэвтрүүлгийн бас одоо хүндэт зочноор одоо ETA компани одоо үүсгэн байгуулагч одоо гэр бүлийнхаа энэ сайхан хоёр бизнесмен нүдтэйгээ уулзаж сууж байна. За сайн байна уу? Сайн явж байна уу? За сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. За сайхан аварч байна уу? За юуны өмнө ингээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд олон мянган майлаас нутгаас хол ингээд Америкийн нэгдсэн улсад ингээд гоё нэвтрүүлэг хийгээд явж байгаа. Хоёрт нь ажлын амжилт хүсье ахныг. За баярлалаа. Бид 2016 онд анх компани байгуулад ихсэн нэгтэйгээ цуг ажиллаулаад Таракны бизнес нь хэр хэцүү бизнес вэ? Амаргүй шүү дээ. Өмнө бид хоёр суши ресторан ажилладаг гэсэн. Дараа нь 2010-11 оноос ч Лос Анжелесийн Монгол залуучууд юм ихэнх нь бүгдээрээ тарак руу ороод Айл болгоно нэг юм хашаанда мандрин Жүржиг тарих юм аа. тэгж. Тийм Жүржийн хөндийтэй газар юм тийм. Тэгээ энэ Orange County гэдэг нэрлсэн шалтгаан нь урд нь дандаа Жүрж тарьж исэн байна. Orange их тарьж исэн байна. 40-50 жилийн өмнө тийм үү? Тэгээд айгүй Orange-ийн мод байсан учраас тэгээ энэ хөндийгөө Жүржийн хөндийг нэрсэн байна. Orange County гэдэг хүндийд амьдарч байгаа юм чи одоо юу гэдэг ажиргалын хүндийд амьдарч гэсэн үг шүү дээ одоо. Тэрийг ургуулж байгаа хөрсөн дээр нь тийм үү? Тэгээ тэндээ үйл ажиллагаа явуулж тэгээд дотроо жоохон бэлгшээдэй. Гоё. Одоо энэ Orange County чинь бараг 10 хэдэн жил амьдарч байгаа юм байна. 18 жил. 18 жил. 18 жил. Дуунуудаа шалгасан байх юм дөө. Тэгсэн бүх юм чинь. За болгоомжтой яваад ирээ. За сайн яваад ирээ ага. Сайн амрын шүү за. Авраа юм. Монголчуудын бас одоо бахархал болсон ATA гэдэг компани дээр ирсэн байж байна. Баттулга хүүтэйгээ ингээд аав хүү хоёр алсын гоё аялдаа гаргаж байна. Одоо уртын аялдаа гэж одоо хэлдэг. Майлаар бол талдаа 3000 орчим майл. Тэгээд тийч одоо километрээр чинь бол талдаа юу нэг 5000 орчим километр шүү. Нэг талтай. Тэгээ буцаад ирэхдээ ингээд дунгалчаар яг 6000 майл, нэг 10,000 км очиод ирж байгаа. Тийм тэрийг чинь одоо ямар ачаатаагаас хамаарат тий нэг 8-аас 10 хоногийн дотор хийж юм л да. Хоёр талаа бөөний ачаатаах юм бол илүү хурдан. Таракны жолооч нарын ингээл цалин хүмүүс ингээл хараал за яста алт мөнгөнд домбдын байж тэл гээд ингээд яриад идэг. Их сайн талаас нь ярьдаг л да. Нөгөө талаасаа биш тэ хэр хариуцлагатай ажил байдгийг одоо энэ ачаах мачах одоо процесс хэр хэцүү вэ? Ер нь бол одоо
юу л да эхэндээ сурах юм их. Тий. Тэгээд нэгт юмаа сайн сураад ажилтаа жигтэрчүүл тэгээд тэр жолоочийнхоо тий хувь чармаалтаас хамаарад эн чинь бас айгүй өвөөчтэй ажил. Тэ бас тэрнтэйгээ адилхан хариуцлага тэнийснээр айгүй хариуцлага байгаа. Тэгээ ямар нэгэн даймаж гаргаж болохгүй нэгт бол одоо өөрийнхөө тий трак гоё сайн авчих хэвээр зүгээр суугаад их мөнгө олж байгаа хөдөлмөрлөж мөнгө олж байгаа. Салын ер нь багцаагаар хийдэг авдаг юу? Одоо дунджаар л ер нь 10-аас дээш $1000 авч байгаа шүү. Тий 10-аас дээшээгаа. Аваад одоо хүүгийнхаа шав болцоо байж байгаа юм байна. Одоо ингээ ер нь гээд аяллаа Заатгээс одоо шав маягаар тэгэл явж шүү дээ одоо. урд гарсан чихнээс хойно ургасан эвэр дээрээ гэж яг үнэ. маш их одоо юм сурж байгаа. Тэгээд бас та хоёртой ажлын амжилт хүсье. Тэгээд дээрээс нь одоо Америк орноор аялаад тарахны жолооч нар чинь одоо энэ Америкийн нэгдсэн улсын хамаг гой байгалыг үтцсэн байд юм байна шүү дээ. За тэгээд та хоёрын маань одоо алтан шар зам үлзийтэй байх болтугай ах бас юм үзэж нүд тайлж сайхан байгаль үзээрэй. За дүүд одоо амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. My name is Gilberto. Nice to meet you. Mongolian. My name is Little Timuji. Тэмүүлж ингээд нэртэй юм одоо Америк залуу байна. Тэгээд монголоор бас аягүй сайн ярьж байна. Oh, I'm feel happy for working for ETA. ETA is good. Good company is quality and the service is number one. Америк орны нэг гоё юм нэ бүх хүмүүст аягүй гоё юм тэгшэрх болгодог. Хэрвээ чи энийг боломжийг олгодог. Хэрвээ чи энийг хийж чадхал болмай бүгдөө хийгээд одоо ямар нэгэн танил тал ч юм уу тийм юм ерөөсө байхгүй. Тэр нь аягүй гоё. Хинч юу ч хийхэд аягүй нээлттэй боломжтой. Би болохоор амжилтыг илүү хамт олон гэж хардаг. Баг хамт олон нэг зорилго, нэг зүрх, зэн сэтгэлтэй байгаад энэ цул байж чадах юм бол бид нэр угаасаа зорилго нь тодорхой болно, хаашаа явах нь тодорхой болно. Өөрөлдвөл баг хамт олон маань өөртөө сэтгэл санаа үнэхээр өндөр за яваад үгүй хийгээд үгүйгээд тэгээд нэгэн зүрх зориулах юм бол боломжгүй зүйл биш ер нь байхгүй. Тэнд би суши хийдэг байхдаа 2000 залуу байгаа. Тэгэхээр бокс Майк Тайсон орж ирсэн. Майк Тайсон хоол идэрсэн. Тэгээ манай хүмүүс өөрөө Монголын тухай их мэддэг юм байна. Монголын түүхийн тухай ярьж байна. Гоё довлон төмрийн тухай ярьж байна. Хаадуудын тухай ярьж байна. Ер нь миний бодлоор энэ Америкийн бүх томчууд чинь юу яадаг юм шүү дээ. Монголын түүхийг маш сайн мэддэг. Түүхээ мэдгүйгээр хэдрээ алдартай байна гэж байхгүй шүү дээ. Гэр бүл гэдэг чинь хоёр хүний хамтын амьдрал байдаг. Тэгээ зөвхөн одоо нөхөр нь юм хийх ёстой ч гэдэм үү тэр юусаар болохгүй гэж би өөрөө боддог л та тий. Хоёулаа хоёр талаасаа зүтгэж нөхрийн чихнэрийн ч гэсэн айл айл нь тэгээд оюун ухаанд оролдуулаад тэгээ сайхан амьдралын төлөө хүн болгон явах ёстой гэж боддог л та. Одоо нэг тэрэгний хоёр дагуу шиг. Тийм шүү дээ. Яг энэ адилхан зүтгэж ижил одоо энэ сайхан амьдрал үүсгэсэн байна. Одоо та нартай баярлалаа. Тэгээ манай аялал хайрын нэвтрүүлгийг бас энэ сайхан одоо айнах юм гэж хоттой хүлээж авч биднийг бас сайхан газар аялууллаа. Та нартай их баярлалаа. Тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Тэгээд дахин олон монголчуудыг ажиллаж одоо иргэчд ороод ирэхэд одоо 100 тарактай 100 ажилчтай Тэр батар шиг тийм үү? сайхан өрөөлтэй яа. Баярлалаа. Та хоёртоос ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд аян замдаа сайн яваад ирээ. За аялын дээр нэвтрүүлэг бас нэлээд явлаа шүү. Бид тэр чи одоо чидэл 2500 майл яваад Юта, Аризона, Феникс, за Сан Диего, Корона, Анахем гэд одоо ингээд 7 дахь газар дээр орж ирж байна. Бас нэлээд их явсаар байж байгаа. Нөгөө алдартай Холливуд байдаг Лос Анжелес хотод ороод ирсэн. Лос Анжелес бол Америкийн entertainment төв хот. Энд үзэх сонирхох түмэн одоо янзын юм байгаа. Гэхдээ бид хоёр ихэн та бүхэнд аль болохоор одоо урд хож ярьж байгаагүй урд хож та бүхэнд одоо харагдаж байгааг үзүүлэхийг хичээх болно. За бид нар сайн юу штэ. Холливуудын годомчонд ирээд нэг алдартай Мадам Тюссегийн буюу одоо Ланы тосн музей үзлээ. Тэгээ энэ музей бол сайхан юм аа.
Ялангуяа одоо нөгөө тэнгэрт байдаг одоо хэдэн сая яд гэдэг шиг одоо хүмүүсийн амьдрал одоо байгаа бидний одоо дунд амьдарч байгаа одоо бидний багаас мань одоо киног нь үзэж ийм одоо мундаг одтой уулзах юмсан гэж боддог. Хүмүүсийн бас нэг тийм маш том мөрөөдлийг юм бяцхан маягаар одоо үзүүлж байгаа. Энэ сайхан музейг үзсэн чинь сайхан байж байна. Бас их тийм хүний мөрөөдлийг бас ингээд багахан хэмжээгээр биедүүлж байгаа юм шиг. За тэгээд ерөнхийдөө манайхан ийшиг орж ирээд үзэх юм бол нэг хүний $35 одоо ингээд сайхан бараг нэг цаг 2 цагч болох юм байна уу. Битээр бас одоо бас дахиад цаашаа өөр ажил төлөвлөсөн. Нөгөө манай нөгөө найруулагч Бадмаа байгаа штэ. За Москвыг заавал 5 гар тоглох албагүй гэдээ бас алдартай гоё кино хийсэн. За Бадмаатайгаа уулзахаа цаг тохирсон. Одоо бид нэр Санта Моникад байдаг Бадмаагийнхаа сургуулиар нь зочлоод хамтдаа одоо далайн эргээр Малибу Санта Моникагаар сайхан аялье. За үзэгчдээ ингээд Forest Gump-ыг хайсаар байгаад олоод ирлээ. Одоо яг жинхэнэ Том Хэнкстэй уулзах үлдээ. Тэгээ ер нь бол яг энэ бол одоо Forest Gump-ын дүрээрээ одоо санд дээр суугаад өөрийнхөө түүхийг кинон дээр ярьж хэлдэг. Яг тэр нь байна. Гэтэ манай Монголд бас нэг хуучин ч бас кино хийж ирсэний хувьд эргүүлээд одоо тэр үеийнхээ байдлыг харахаар байна штэ. Тэр их ялгаа байна. Эндхийн жүжигчтэй ажиллах гээд тэгэхээр за нөгөөдүүдийн чинь нөгөө үнэн худлаа тоглож байгааг нь мэдэх нь байтугай хоорондынхон царайг нь ялахгүй. Нөгөө хоёр хар арьстай нөхөр байж байгаа гэхэд би ялахгүй. Хоёр цагаан артаж байд юм ингээд хоёр Мексик нөхөр байж хахад би хооронд нь ялахгүй байгаа байхгүй. Яагаад ялахгүй вэ? Гэхдээ тэр чинь нэг тийм нэг хүний юу байдаг юм шүү. Нөгөө царай таних одоо тогтооц гэж нэг юм энэ тархин дотор бий байж бүрэлдсэн байдаг. Тэгээ нөгөө Монгол үндэстнээ болоод ингээд ямар царай төрхтэй бүх юмар нь ялгаад харьцаж чаддаг. Өөр үндэстээ өөр арьстай хүн болоод ирэхээр нөгөө тэр талын царайны тогтооц таних чадвар миний тархинд бүрэлдээгүй байгаад байгаа мó гэж тэгж ойлгоод байгаа. Би анх бас энтэгт очиод бас нэг адилхан харбар нөхдүүд байсан танихгүй байсан. Тэгээ нэг сарын дараа бол таньдаг бол тийм шүү дээ. Тэгдэг харин тэгээ найруулагчийн хувьд ингээд бүр нарийн ингээд нөгөө нүдний үнэн тоглолт, худлаа тоглолт энтрийг ялах шаардлагатай шүү дээ. Тэгээд ирэхээр школын зөрүү гэж нэг айхтар юм байна шүү дээ. Манайх ч болоод нөгөө Станиславский систем гэдэг юмар ингээд нөлөөлчихсөн. Задаач өгөх гэж ярьдаг ш. Жүжигчэнд одоо ийм даалгавар чи ингэж энийг ингэмээр байна гэж тайлбарлах гэхээр нөгөө Станиславскийг мэдэхгүй би нөгөө хүний жүжигчний школыг мэдэхгүй энэ хоёрын чинь зөрүү асар их байгаад би тэр хүнд одоо ямар даалгавар өгвөл энэ хүнээс ямар реакшн эргэж гарах юм гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй. Ялангуяа Америкийн кинонууд чинь бас зарим кинонууд ер нь клип шиг байдаг шүү дээ. Хурдан үйл явцсан өрнөөл мэдээж бол алтан үеийнхаа кинонуудыг бол бид нар ойлгож байгаа. Маш сайн уран бүтээл. Одоо яг орчин үед яг тэр школоор яг ажиллаж болох уу? Болно. Энэ бол Станиславский систем бол ерөөсөө муу биш. Бараг одоо ер нь бол дэлхийд бол хамгийн мундаг систем жүжигчний арга барилын хамгийн мундаг систем гэдэг бол төдөргөө бүх дэлхийд даяар хүлээн зөвшөөрдөг байхгүй юу? Ерөөсөө гол асуудал бол үнэн байх, үнэн тоглолт хийх тэр арга барилд хүртэл олон янзын техникүүд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Америкт бол энэ Майзнерийн арга барил те Англид бол Ди Страсбергийн арга барилч гэдэг юм уу? Нөгөө Германд бол Брехтийн арга барилч гэдэг юм уу? Ийм ялгаатай арга барилуудаар ингээд сургаж байгаа. Гэхдээ миний нэг ажигласан юм бол одоо жишээлбэл Станиславский систем жүжигчний үгэлт авалт гэж юм байдаг шүү дээ. Би чамд өөрийнхөө үгийг хэлээ чи надад эргүүлж хэлээд ингээ хүлээ авалт гэж юм. Хоёр талаас би ямар одоо ойлголт авчих. Хоёр одоо миний партнер бид хоёрын хоёр талын судалдаг. Би өөрийгөө судалдаг, энэ хүнээ судалдаг. Харьцангуй энд болохоор Майзнер болохоор зэрэг өөрийгөө ерөөсөө тоохгүй. Тэр үгэлт гэдэг юмыг тэр чигт нь хаяад ерөөсөө зөвхөн авалт гэдэг юмыг хүлээж байгаа. Тэгээ энийг ингээд харах дээр нөгөө Америкчуудын өөрийгөө илэрхийлэх чадвар айгүй өндөр байдаг. And you can point your finger at me all you like, but you better take damn good look at yourself. Бусад хүний юу болоод байгаа яагаатайгаа хүлээж авах чадвар нь харьцангуй сул нөгөө өөртөө төвтэй учраас. Forest Gump-ийн одоо Baba Gump Shrimp гэдэг нэг гоё ресторан байгаа. Тэнд очиж бас нэг өдрийнхөө хоолыг идэх юм уу гэсэн санаатай явж байна. Самархон Исаны амттай Самархонд зурсан шир. Гоё юм байна.
хоёулаа далайн жимс гэдэг хөө. Далайн жимс. Мэдэж байна уу та? Далайн жимс чи одоо энэ самархаа шүү дээ. Далайн жон биш юм. Кинон дээр чинь самархаа далайн жимс юм аа гэдэг нэг баба чинь хэлдэг шүү дээ. Тэгээ та ч одоо ийм гоё юм чинь жом гэдэг ахын чинь далайн жимс шүү дээ. Далайн жимс юм бол амсаад үзье. За амсаад үзье. Сайхан демоныхаа шүүсийг сайхан дээр нь сайхан гэж дурсаагаад ийм тоогод чансан байлаа. Халуун тооготой айгүй амттай байна. Энд чинь бас тарган туранхай бас ядгаатай байх шүү. Тра. тийм байна уу? Тийм байна. Би бол тарганаас нь шилжээд сайхан арилгаж жагаад идэж байна. Тарган самархаа гэж алиг хэлээд байна. Одоо энэ тарган байна. За энэ тарган самархаа байна. За нэрээ тийм байна. За туранхайгийн та сонгоцоо. Энэ нь. Тарган туранхай хоёр самархаа. Танийгаа би тарганлаасаа гэж үсээ тарганы нөгөө. За баярлалаа. Би жингээ хасганд бол туранхайг нь авъя. Энэ самархааг өштэй пивэнд жигэнсэн. Туу ногоотой хуурсан. Самархаа гэдэг үнэхээр амттай байна. Ер нь энэ ресторан дээр шүү. Самархан дуртай гэдгээс илүүгээр Forrest Gump-д хайртай, Tom Hanks хайртай хүмүүс л ер нь цуглаж байна. Над бол тэгж анзаарч байна. Forrest Gump-ыг хайсаар байгаад олоод ирлээ. Хүндэлж явдаг шүү. Баба чи ярьдаг шүү. Манай өвөө эмээ бүгд одоо энэ самархуугаар амьдардаг гэж. Ер нь Баба Gump ширэм бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсын маш олон хотод байд юм байна. Forrest Gump чинь дэлхийн нийт ард түмний одоо хамгийн хайртай баатар шүү дээ. Тэгээ энд одоо гадаадаас бас янз янзын улсууд иргэн нөгөө амьдралын би Forrest Gump-ыг дэж боддог байхгүй. Амьдралын хатуу ширэм хүн нөхцөл байсан ч гэсэн өөрөөрөө ингэж байсаар байж яагаад олон хүмүүсийг одоо өөргөө араас дагуулдаг. Тийм сайхан дүр. А зарим хүмүүс нэг жоохон шоколад авах шиг байлаа. Тийм аутизмтай хүргээд байгаа байхгүй юу? Яг ингээд зөв юм хийгээд гүгээд яадаг. Нөгөө Jenny-гийн нэг хэлдэг үг байдаг штэ. Forrest Gump-ын гүүгээрээ гэдэг. Ер нь гүүжижил Forrest Gump чинь одоо өөрийгөө олсон штэ. Run Forrest run. Stop Forrest stop. Би гэртээ хармаар байна гэх тийм ээ. Энэ ресторан дотор давчилт байна штэ. Ерөөсөө ингээд Forrest Gump-ийн амьдралын нөгөө ерөнхий төчнөстэй уулзчихсан алдартай өгнөөд гой одоо зураг авалтын агшингууд киноных нь одоо гой кадрууд ерөөсөө Forrest Gump-аар амьсгалсан газар штэ. Санта Моникад ер нь бас одоо ийм гоё одоо ресторанд орж зөөлсөн гоо амт өндөр сайхан байна. Далайн хоолноос гадна бас энэ дээр өөр төрлийн хоолнууд байд юм байна. Энэ юм хадун чили соус юм байна. Гоё. Хамаахан бомбдог. За, гурван ширхэг нэг үлдчихэ. Савлгааны гоё хийх юм аа. Тэгээ доторх жоохон байцаан дээр нэг гурван ширхэг самархаа тавьсан. Ранч цагаан соусын дээр халууногоо игээд тавьсан. Шримпний ногшаар хийсэн юм байна. За энэ бас нэг арай өөр соустай. За. Энэ дахиад байна. Дахиад. Энэ бол өрмөц хоол байна. Энэ бол бас нэг тийм Мексик маягаар одоо ингэж идэх юм байна энэ юутэйг. Надад энэ хамгийн гоё нь шарсан самархан бөмбөлөг. За энэ халууногоос пивэнд жигэнсэн бол үнэхээр асуухай. Садгаа харгаад. Үнэхээр гоё юм байна. Америкийн кино гэдэг бол дэлхийн киноны цөм гэж хэлж болно. Хамгийн шилдэг Америкийн одоо дөрвөн том мангас нь энд Холливуудад байгаа. Тэгэхээр энэ музейг үзэхээр одоо Америкийн киноны нөлөө дэлхийд ямар байсан гэдгийг харахаас гадна киноны хөгжлийн ерөнхий түүхийг бас эндээс харж болохоор энэ 5 давхар юм байшингийн нэг давхарт нь болохоор одоо классик кино бидний сайн мэддэг
киноны одоо гол төлөөлөл болсон кинонууд байх жишээ нь 2-р давхарт нь одоо жишээ нь кино яаж бүтдэг вэ гэдэг тухай байна гэвэл 3 давхарт 4 давхарт нь тус тусдаа жишээ нь одоо special effect яаж одоо тэр кинонд эффектүүдийг ашигладаг вэ, тэнд ямар төхөөрөмжүүд яадаг вэ гэдэг тухай ийм маш олон сонирхолтой үзмөрүүд тавигдсан ийм музей гэдэг юм байна. Ялангуяа Лос Анжелес энэ Холливуд байгаагаараа Америкийн киноны гол цөм гэдэг нь юм болгон дээр харагдаж байдаг. Энэ музей бол тэрний нэг том баталгаа нь. Тэгээд заавал энэ музейг үзэх хэрэгтэй байсан. Тэгээд энэ үзэн гутаа сэтгэлүүдийн ойволд орлоо. Кино гэдэг бол гайхамшиг бидний амьдралын одоо нэг ертөнцийн хажууд байгаа параллельны ертөнц гэж хэлж болно. Тэнд бүх юм амтай адилхан ийм фантастай одоо үлгэр шиг кинонуудыг үздэг болсон. Яг энэ болгон бүгдөө үнэхээр энэ зохиомжтой үнэхээр гайхамшиг байлаа. Тэгээ тухайн үедээ бид нар нэг англи хэлмэлний туршлагаа сайжруулах гад би одоо энэ дандаа сабтайтлтай кино үздэг. Загламаас эцгийг бол яг энэ маягаараа ерөнхийдөө нэг 120-д үзчихэд байгаа юм. Гэхдээ одоо энэ зүгээр наргиж ярьж байна. Яг энэ киноны хэсэг дээр ороод ирсэн үнэхээр одоо сэтгэл хөдлөж байна. Тэгээ одоо бас манай нэвтрүүлгийн хувьд бол одоо энэ Америкийн киноны түүхийг бол одоо ингээд бүх хүмүүстээр нь ингээд фокуслаад ярих юм бол үнэхээр ярьж барагдахгүй. Ярьж барагдахгүйгаас гадна одоо миний мэдхгүй бол одоо маш төмөн олон одууд байна. Тэрийг одоо яаж мэдэх вэ? Одоо бас мэдхгүй учраас мэдхгүйгээ хэлсэн зөв. Миний одоо хамгийн сайн мэддэг зүйл юу гэхээр энэ Загламаас эцэг киноныхаа яг энэ хэсгээр ороод ирсэн чинь үнэхээр сайхан байна. Загламаас эцэг киногийн чинь Марио Пузогийн 69 оны бестселлер болсон Арманаас хийсэн. Тэр Арманы эрхийг Universal Pictures $80,000 худалдаж аваад тэгээ худалдаж аваад кино хийх найруулагчаа маш ирж хайсан байт. Янз бүрийн найруулагчнаас шигшиж шалгаж авсан. Тэгээд тэрнээс өмнө бол гол нь нөгөө Аль Пачино, Марлон Брандо хоёрыг бол сонгоцсон. Продюсерууд нь өөрсдөө энэ хоёрыг яг тоглуулна гэдэг. Тэгээ ямар найруулагч найруулах уу гэдэг нь тодорхой байгаагүй. Тэгээд Копполог авчираад тэгээ Копполо зөвшөөрөхдөө за би Марио Пузотой дахиж адаптац хийгээд энэ зохиолын яг кино зохиол өөрийнхөөрөө болгоно гэдэг нөхцөл тавиад тэгээд ингээ орсон байт. Ерөнхийдөө бол нэг бүрийн хэмжээний уран сайхны кино дунджаар нэг 1800 орчим план байдаг. Эн чинь анхных нь 72 онд гарчихж байгаа тийм. Тэгээд дараагийнх нь 74 онд гарчихж байгаа. Тэгээ байж исэн чинь Италид гэмт хэргийн гаралт эрс багассан. Нэг тийм сони юм бас. Тэгээд цагдаа нар баярлаад ингээ гэмт хэрэг баг байхгүй болчлоо. Ахын хүрээний жижиг сажиг хулгай дээр юм жижиг сажиг гэмт хэрэг байхгүй болчихгүй. Тэгээд яасан чинь сүүл рүүгээ нэг байдал биш тийм. Тэгсэн яг үнэндээ бол яг энэ үед бол энэ Италийн маф одоо энэ кинонд гардаг шиг тийм амар хүчтэй байгаагүй байхгүй юу? Ер нь бол. Тэгсэн чинь аваа чи энэ кино гаргаад нөгөөдүүлэх чинь ингээд амар хүчтэй юм шиг харуулаа хийсэн чинь Италийн ард түмэн яасан бэ гэхээр за цагдаад очиод бол нэмэргүй юм байна. Тэгээ асуудлыг маф руугаа яриад. Тэгээ мафууд нь амар хүчрхэгжээд бүр жинкнээсээ кинонд гардаг шиг хүчтэй болоод тэгээд нэг нөхөр нэг хулгаад юм алдчихлаа цагдаад очихын оронд гүйж очиж маф дээр очиод нэг юм алдчихлаа та олоод өгөөч гэл те. Ингээд мафа хүчрхэгжүүлсэн байхгүй. Тэгээ энэ асуудал 80-аад онд тодорхой болонгууд Италийн засгийн газраас одоо яах вэ? Тэгээ Италийн засгийн газраас хариу ямар арга хэмжээ авсан гэхээр 1984 онд 8LG-г хийгээд тэгээд нөгөө кино театраар гарахгүй шууд гэрт нь аваачиж үзүүлэхэд бол телевизийн олон ангит кино болгоод тэгээ 1984 он тэгээд нэг супер цагдаа гарч ирээ нөгөө муу Италийн мафууд ичээстэй арьсын болж байгаагаар хийгээд эхлэнгуут эргээд ард түмэн цагдаа тандаж эхэлсэн байна. Тэгээ комиссар Катаны. Тэгээд тэр чинь сүүлдээ засгийн газар ингээд санхүүжүүлж дэмжиж байгаад тэгээд эргээд нөгөө мафийн чинь нөгөө кино студийнхийг дарамтлаад давраад одоо наад Катаны ч бүр арай дэмтлээ одоо наатхаа аал. Тэгээ мафийнхны захиалгаар бүр ингээд мафийнхны бахыг хангаж тэр Катаныг алсан байгаа байхгүй. Ханг зогсож отноос сэг болтол буудад шүү дээ. Гэх жишээтэй кино урлаг гэдэг чинь ийм амар юм байгаа байхгүй. Тэр Хагенрот тоглодог одоо Загламаас эцэг 2 дугаар анги дээр Хагенрот тоглодог жүжигчин болол Ли Страсберг гэдэг хүн. Ли Страсберг гэдэг хүнийг маш товчхоноор бол ерөөсөө Америкийн Станиславский гэж ойлгож байна. Тэг мань хүн бол одоо ерөөсөө энэ Аль Пачино, Роберт Де Ниро, Мерлин Монро эдгээр бүгдээрээ яг энэ Ли Страсбергийн гарын шавнаас Загламаас эцэг яг 2 дугаар ангийг хийхэд тэр Хагенрот тоглох жүжигчин нь ингээд тоглохоо болцсон байт. Тэнгуут Аль Пачино санал болгоод манай багш яг наад дүр дээр чинь болчих واخа. Үнэхээр зөв үнэ. Тэгээд багшигаа уурсан. Ли Страсбергийн
дүрд тоглосон. Тэгээд энэ өөрөө бараг л одоо Загламаас ийцэн киноны жүжигчдийн баг тэр чигээр Ли Страсбергийн шавнар байдаг байхгүй юу? Тэгээд багшигаа урьж авчир тоглуулснараа энэ 2 дугаар анги нь бол жүжигчд найруулагчдын хувьд бас их үн цэн тэрэндээ бас байна. Би бас ингэж бодоод байдаг байхгүй. Найруулагч нар гэхээр нэг хүн загнасан хүмүүс харагдаад байдаг. Гэтэл найруулагч нар чинь бас өөрсдөө яг кинонд ороод дүр бүтээхээр бол толтол нь хийгээд байгаа байхгүй. Тий, яах вэ? Тухайд одоо Америкт нэг удаа гээд кинон дээр чинь тэр Роберт Де Ниро тэр насаараад оруулж ирсэн тэр Дебраныгаа бас нэг хүчиндэг штэ. Тэр нэг юун дотор машин дотор. Тэгээд тэр нэг жолооч нь бол одоо үндсэндээ хайруулагч нь тоглолцсон байж байгаа штэ. Тэгээд сүүлдээ нэг $100 өгсөн чинь бүр уурлаад бүр шийддэг штэ. Тэр үеийн $100 чинь бол асар их мөнгө байгаа байхгүй. Тэгэхэд би зүгээр ингээ харж байгаад найруулагч гэдэг бол бас тийм юутай юм шиг байгаа. Тийм өвдөл бас байна. Ягаад гэвэл жүжигчдтэйгээ тулж ажилладаг учраас сэтгэл санаа нь яг тэгж одоо бас яаж чаддаг. Жүжигчин юу хүсээд байдгийг ямар одоо задааш ямар даалгавар өгвөл жүжигчин ямар хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг мэдхийн тулд найруулагч нэгдүгürt маш сайн жүжигчин байх хэрэгтэй байдаг байхгүй. За хоёр тоглоно гэж бодоагүй байсан шүү. Тий, бодоагүй байж байгаа. Бодоагүй байж байгаа тоглолцсон байгаа байхгүй. Тэрүүгээрээ гайх юм шиг байхгүй. Тэр чинь тэрийг бодсон байсан бол бас хэдэн сарын өмнө дүрдээ орно, дүрээ судална. Шууд бас гинт юм болж ирсэн. За энд бол Америкийн одоо кино урлагийн дэмжлэг болсон кинонд оролцож исэн ийм мотоцикл машинууд өстой янз бүрээрээ байна. Машин болгон дээр түүхүүд ярил дуусахгүй. За ингээд бид нэр одоо Back to the Future буюу 94-г бутсан киноны гол машиных нь дэргэд ирчээд байна. Энэ кино бол 80-ад оны үед хамгийн алдарт гарсан кинонуудын нэг Роберт Земекисийн хийсэн кино. Бид нар бас саяхан Аризонад явж байхад одоо энэ машинтайгаа бас индианчуудад хөөгдөөд нуусмаар харуулаад зүгтааж байдаг. Бас өөртөө морьтой давхиад ингэж яадаг одоо тэр үеийн зургийг авалтыг хийжсэн газар гэх тийм газар бид нар дайрж ирсэн. Одоо бол энэ машинтэй бид нэр таарлаа. Энэ нөгөө нэг сүүлд нөгөө нэг Кристиан Бэйлийн тоглодог Терминатор шүү дээ. Тэрний нөгөө нэг юм автомат мотоциклууд байдаг шүү дээ. Өөрөө хөнгөө буутаад авч орж ирдэг. Тэд нар Шварценеггерийн байдгүй. Нацкан төгсөлтөө нэг харагддаг гэдэг. Хиндэ ч үл харагддаг. Юугаар нь графикаар байгуулсан нэг юм орж ирээд тоглоод байдаг шүү. Дэлхийн хүн болгоны хүсэл болсон Rolls Royce гэдэг машин байна. Энэ бол одоо хамгийн супер гоё тийм үзэсгэлэнтэй загварын тавьсан байна. Сайхан амт гэж одоо байна шүү дээ. Энийг хэлэндээ тийм ээ. Ямар сайхан амт байж чад. За юу гэж байна? Rolls Royce Phantom Dynamic гэдэг. 34 он дахиж хийсэн. Йоо. Талаас ингэж огоодаг байна. Ерөнхийдөө ийм дугуй хаалгатай, дугуй цонхтой ингэж хаагддаг. Тэгээд бүх юм нэг юм дугуй хэлбэрээр ингэж хийгдсэн. Ийм машин байна. Автомашины хөгжлийг Tesla үнэхээр өөр болгож байгаа. Ингээд энэ хамгийн сүүлийн Cybertruck-ыг 19 онд 2019 онд 45 мм-ийн буугаар буудаж туршлага хийсэн загвар нь энэ байна. Энэ одоо зүгээр энгийн нэг туршлага байгаагүй. Ягаад гэвэл сая Израиль болсон халдлагын үеэр энэ Cybertruck-тай хүмүүс буудуулаад машин ингэж гаднаа талаа гэмтсэн ч гэсэн гараад ирсэн жинхэнэ тохиолдол байгаа. Тэгэхээр одоо шинэ цагийн машины хөгжил, цахилгаан тэгээд ийм сум, агаар одоо ийм нэвтршгүй ийм хөлгөнүүд болж хувиржээ. Аялын тойр. Манай аялын тойрны нэвтрүүлэг Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотын Централ одоо маркет гэдэг алдартай газар ороод ирсэн. За ийшээгээ орох гэж бас нэгэн юм болж орж ирсэн. Яасан гэхээр нөгөө бүтэнсээ өдөр болохоор ерөөсө зогсоод байхгүй. Өста бомбож гинжин, төмдөж гинжин. Тэгээд одоо энэ дотор өста янз янзын зүйл байна. Тэгээ нэг Мексик үндэстний нэг юм сонио хоод авлаа. Бас алдартай хоод юм шиг байна. Гахааны одоо жигэнсэн хэл мөн одоо гахааны хамар. Мексикчүүдийн тако бол маш алдартай. За таког бол манай үзэгчид сайн мэдэн шүү дээ. Өөх ихтэй. Эсвэл аатагой хадуунагатай, табаскотой. Гахааны хэлэлдэж үтсэн. Зүгээр нэг одоо энгийн өхрийн хэл шиг. Гэхдээ нэг халуунагаатай болоод олон төрлийн амтгчтай болохоор маш гоё, сайхан амттай байна.
За би бол ингэж ичдэг юм дөө. Ингэж ичдэг. Өстө гахааны хоншоор одоо би анх удаага идэж үзэж байна. Гахааны хоншоор бол их гоё амттай байт юм байна. За манай Монголд яад юм бол баг хайдаг болов яадаг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөөсөө энэ мексикчүүдийн хоолнд бол одоо гахааны хоншоор хамгийн алдартай гоё хоолнд орд юм байна шүү. 13 доллараар авсан. Надад бол тун амттай сайхан хоол. Дахиж бол би энэ хоолыг бол иднэ. Америкчууд бол одоо ерөөсөө бүгдөө энэ амралтын өдрөө энд өнгөрөөдөг гэмээр Гахааны хоншоор уу? Энэ гахааны хідэн. Ястаа гоё амттай юм байна. Нахан дуртай монголчууд бол үнэхээр сонирхолтой ийм хоол юм байна. Айгуу амттай байт юм байна. 9 шидийн 9 зүйлийн хоол байна. Дэлхийн бараг л одоо бүх төрлийн бүх үндэсний хоол байна. Америкчууд бол ерөнхийдөө дэлхийн олон хүмүүсээс бүрдсэн ийм ард түмэн болохоор яг өөрсдийнхөө одоо Америкийн хоол гэх юм бол бүүргэр сэндвич гэдэг юм шиг байна. А бус нь бол дандаа энэ одоо олон үндэсний ийм хоол байдаг. Гахааны хоншоор гэхээр их эвгүй сонсогдоод гахаа чи өөрөө их янзын хантай. Тэгээ гахаан хоншоор чи ер нь бараг л гахааны одоо гол үндэсэн царай гэж хэлж болно. Манай одоо продюсерийн ган үлзээгийн санаачдгаар юм гахаан хоншоор идээд үзээ тий. Гахаан хоншоор чи харин өстө хоншоортой амттай байна уу юу? Манай аялын тойрог нэвтрүүлэг Америкийн нэгдсэн улсын баруун эргийн Лос Анжелес хотод ирээд бизнесмен за төрөөтэйгөө уулзаж сууж байна. Тэрээсээ гараад хэд хонж байна таа. Үгүй бид тэр чи одоо баг 2 сар болчихлоо шүү дээ. Лас Вегасаас бид нар машин аваад тэгээ ингээд тойрж авсаар аваад 2500 майл. За монголоор бол одоо 4000 гаруй баг 5000 км явцсан ингээд явж штэ бид эдээс. Ядарч гин үү? Оо ядралгүй яах вэ? Бургер идэл дахиад байна уу? За бургер идэл ерөнхийдөө нэлээд залхсан. Ягаад гэвэл эхний нэг 7 хоног бургер одоо энэ тако мако гэдэг янз янзын хоол идэл яваадсан байхгүй юу? Тэгээ сүүлдээ болохоо байгаад битээр их бас гоё арга олсон. Яасан бэ гэхээр замаараа нэг хөөрхөн газан билетийг аваад, тогоо шанаг аваад, копе чанагч авцсан. Тэр нэг замд гоё ресторан байдаг штэ амралтын бүс. Кемпи хийгээд дахиад. Кемпи хийгээд тэнчнээс гоё мах цагаа шараад. Тэгээ буудлууд бас хүнтэй. Янда нэг 100 гаруй доллар гээд сая бараг 12 тоноход чинь нэг 1500 долларыг л одоо буудлын зарлалт хийсэн. Монгол хоолой ер нь санаж байна. Ер нь тиймэрхүү явж байна. Орой тэгвэл ах нарт гарын хоолой гэж үү. Өөр бас харуулах бас нэг сони юм байгаа. Юу юм бэ тий? Тэрийг очиж байгаа таад хараарай. Нууцтай байж магадгүй тий. За тийм. Тэгээ манай монголчууд маань бас нэг үе бодох юм бол нэлээд мондоо хөлөө олчихжээ. За ялангуяа одоо манай US Car компани хувьд Монгол улс руу одоо машин экспортлдог тийм ээ. Энэ ажлынхаа талаар манай үзэгчдэд ярьж өгөх. Америкт ирээд одоо 13 жил болж байна. Гоётон баг хугацаанд ерөөхдөө хамаатан найзуудынхаа машин тэргийг эндээс явуулдаг. Тэгээ ерөөхдөө зах зээлийн орон зай байна гэдгийг мэдрээд автомашины дилер лайсенс аваад тэгээд Монгол руу машин явуулж ирсэн. Хүмүүс Америкээс ямар машин авмаар байна. Тэгэл Америкт хүнээр нь тэгээ нэг цэгийн үйлчлэгээ манайх үзүүлж байгаа. Энэ Lexus-ын мундаг машинуудыг ер нь хаанаас их авдсан бэ гэсэн чинь Монголоос бол нэлээд дийлэнхийг аваад байдаг. Тэгээд энэ монголчууд ч бас ямар баян улс юм бэ гэдэг. Ер нь тэр үнэн үү? За ер нь тийм юу байгаа шүү. Шог яриа бол явж байгаа. Дилер л уцаар ярихаараа Монгол уу гэд Lexus гээд асуухаараа Монгол уу гэд асуудаг тийм юм бол байгаа. 58 майл. Захиалга авсан машинуудаа очиж байна Монгол руу. Тэгээ очихаасаа өмнө ихэнхдээ шинэ машинууд болохоор дүүрэн бензинтэй ирж байгаа. За дилерс эрэхтэй. Тэгээд Long Beach Port-ийн одоо журмын дагуу бензинүүдийн суллаад ачдаг байгаа. 2600 гээд очиж байна. 40 оны контейнерт. Одоо энэ 7 хоногт 8600 очиж байна. 4 контейнер. Контейнер тус бүрт 2-2-оор нэг очиж байгаа. За бэлгээнүүд хийгдэж байна. Энэ контейнер маань Long Beach-с Тэнжинээс Улаанбаатар руу тракер явна. Тракер явахаар Long Beach-с Улаанбаатар хүртэл 40-45 хоногтой Улаанбаатарт буучиж байгаа. Илүү хурдан хугацаанд явж байгаа. Хоёр дахь опшн болохоор
Тэнжээ хүртэл усан онгоцоор яваад Тэнжээнээс Улаанбаатар руу вагоноор явж байгаа. Энэ болохоор 3 сарын хугацаанд очдог байгаа. Тэгэхээр энэ контейнер энэ машинууд тракаар явах учраас эхлэгийг нэлээд сайн хийж байгаа. Тракаар явахаар ч нөгөө огсоод хөдлөөд байнгын хөдөлгөөнтэй авах учраас эхлэгээ маш сайн хийхгүй бол эхлэгээ сулрах тийм бас эрсдлүүд гардаг. Дулууд танаас машин авч өгөөд тракаар өөрсдөө тракаар татуулаад одоо Америкийн бүх мужаас худалдаа авалт хийж байгаа. Голын 3 дахь одоо этгээдээр дамжихгүйгээр бүх юм өөрснөө контролдод хийж байгаа л гэсэн. Их тайвны гүрний баруун талд Нарам плазагийн нэг дахь US Cars Luxury Motors гэх манай захиалгын төв байгаа. Тэр гүүрний дор байдаг тийм. Хуучин Нарангийн Бэмбэ гэдээсэн шүү дээ. Оо за тэгвэл наад чи амар юм байна шүү дээ. Манай захиалгын төв байгаа. Тийм бай. Манай шоурум тийм бид. Сүүлийн үед залуучууд маш богинохон хугацаанд зүтгэж байгаа л бизнесмэнүүд болоод байна. Эний яг гол нууц нь юу вэ? За миний бодлоор хов өнөөсөө л болох бах та. Өөрөө хэр хичээж гин, хэр хөдөлмөрлөж гин, тэ хэр одоо бие дааж одоо гэдэг. Хэр тэмцэж гин тэр өнөөсөө л болох бах. Манайх ч их монголчууд, ер нь монголчууд ч хамгийн л сайн. Одоо манай залуучуудад ч хамгийн сайн л ажиллаж шүү дээ. Монгол залуучууд бол би бол одоо ажилд бол маш шургуу, хурдан шуурхай. Ер нь дундад цалин 8-аас 15 мянган доллар сард. Тухайн одоо жолоочоос шалтгаална. Сүүлийн үед ч Америкт ч 90 жил болол тракны жолооч болол тракны орцсон залуучууд байна шүү. Бидний үед ч одоо 2-3 жил болтгоо. Тэгэхээр яг одоо нэг шинээр ирж байгаа залуучууд нөгөө хуучин үеийн илүү замын сайхан тасаад өгсөн байна л да. Нуудын заагаад өгчөж байна. Өмнө алдчихсан алдаануудаа хилээд өгчөж байна. Тэгэхээр залуучууд маань илүү тэрэн дээр яг хурдтай яваад байна л да. Ийм сайхан монгол залуучуудыг 20 гаруй залуучуудыг ажилуулаад явж байна гэдэг чинь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Одоо залуучуудаа хилээл сайн сураарай шилмээр байна. Хэл маш чухал. Залуучуудаа англи хэлээ сайн сураарай гэж зөвхмээр байна. Ингээ гоё нэртэй зэглэж байна. Энэ үнэн гата тий. За lobster тэлээ катлаа. Би бол амар тогооч могооч биш шүү тий. Зүгээр сонирхол хоббигоороо гэдэг грил хийх туртаа. Над шиг юм байна шүү дээ. Ер нь ихтэй нөгөө тогооч ус гэж байгаа нөхөчл хийх дээрээ л гэсэн янзтай хийдэг байхгүй. Гоё маск чарах шарах. Шууд грил дээр шарна. Грил дээрээ шарчаад идэхтэй маасанд авста лимонто дүрээд идэнэ. Өнөөдрийн амтлагч маань lobster энүүгээр амтлнаа. Баг зэрэг тэгээ гол нь дүрж иддэг соус нь айгүй чухал. Ханы аврахта New Zealand, Australian, New Zealand-ийн lamb chop та стейкний одоо амтлагч байна шүү дээ тий. Органик Killers гэдэг. тий, органик амтлагч. Органик амтлагч. За энэ өнөр янзтай маягтай өнөрч байна. Хоёр төрлийн амтлагчтай. За төрөөгийн тослог тоогооч болсон. Стейк бол өстэй үнэхээр гоё юм. Танах ч одоо тогс тийжээгээд байгаа юм ба да. Тогсны аж ахуйтай шүү дээ одоо. Бас нэг бизнес шүү дээ. Яаж байгаа тогстой болчихвоо. Энэ зэрлэг тогсноо манай гэрээ ажитлын хоёр өндөр модон дээр амьдэрдэг. 62 онд гэлүү дээ. За. Энэ яг манай энэ хавийн одоо нөгөө үйл хөдлөх хөрөнгийн нэг бизнес гэдэг нөхөр энэ манай энэ хотод энэ тгээс юм тогснууд авчирч. Нөгөө энэ хавийнхаа одоо үйл хөдлөх хөрөнгийн үн цэнийг өсгөх зорилготой. Тэгээ одоо нөгөөдөл маань үржиж өсөөд энэ үгс дүүрэн тогс зэрлэг тогснууд. Одоо манай энэ гэрийн ажитлын модон дээр бол нэг 25-6 байх шиг байна. Нэг тогсыг нь сайхан нухаад цацгэрэл шиг нэг шараад ичиж болоо. Тэгвэл алуул нь шүү дээ. Доктор хоол өгж болохгүй. Бас торгуулна. Одоо манай гэр бүлийн хүн ба сайхан өдүүдэн цуглуулна. Өө баг цогцоор Монгол руу өгөл явуулж шүү дээ. Имээ ээж мэж өгөө. Өдөө ургаарч юм. Өдөө яг нөгөө хэлтүүлгийн дараа өдөө ирэхэд бүгдийг ачна. Тэгээд
Яг нэг үржлийн үеэр дахиад үд мүд нургаад нөгөө бүжиглэн. Нөгөө эмэгтэйгээ татахын тулд ингэж 2 тогс 20-од им тогс байгаа юм байна шүү дээ. За баг айгүй олон эмэгтэй байгаа. Гэтэ 90 тогс нь хамгийн царайлаг байт юм байна шүү дээ. Тий. Ямар ч гоё өнгө. Эмэгтэйчүүд нь их царай муутай. Тий. Сайхан байшин байна танаа байшин. Хашаанда би нэг лагер дээр ирсэн юм шиг санагдаад байна. Монголд ч одоо ажил хийхгүй ээжиндээ, эгчиндээ, ахиндаа амьдраад явах гэж болдог байл энд бол тийм байхгүй шүү. Нэг онгой байна гэнэ. За би одоо аав ээж дээр их удаан амьдралаа. Одоо би нүүхээс гэсэн чинь. За миний найз одоо ёстой зөв сэтгэж чинь. Чи тэ хаашаа нүүх гээд байгаа гэсэн чинь. Өвөө эмээ дээр ачаалаа гэнэ. Зүгээр та чи одоо Мишелийн одтой тоогооч юм уу? Ярих юм алгаа. Энэ ч стогол болсон. Стог гайхалтай. Сармис olive oil давсагэл. Амтгонд төстэй янзтай шүү дээ. Тийм. Өндөг шиг гоё юм зөөлхөн. Тэгээд 3 хүүхэдтэй. 3 хүүхэд манай гэр бүл одоо. Тийм. 3 хүүхэдтэй 22 тогстой. Тийм шүү дээ. 26 юу? 26 тогстой. Манай эд чинь хойд яардан дээр гараа шуугн орилн божигнэн. Тэгэл хэдээс хажуудлынхаа нейбрүүдээс тэгэл хүүхдүүд шуугж ийн яаж ийн гэж ингээл ярахаар. Нөгөөдөл үгүй эсэргээр бүр дуртай. Хүүхдийн дуу бүр өстой гоё байдаг тий. Андаа сайхан монголчуудаа уулзч юм. Их сайхан хүлээж авлаа. Ялангуяа танай компаниараа очоод ингээ гэр орноор ирээд сайхан санагдлаа. Та бүхэндээ баярлалаа. Хүүхдүүдэд санаж байгаа үстэй та хэд. Саналгүй байх. Би зээл санаад байдаг. Танай багыг харчаад миний зээл санаад. Манай зээл 4 хүрсэн. Сая тий. Танай ах жаа 3 хүрсэн биш үү? 3 хүрч байгаа. Ер нь ойролцоо. Бас л ийм үгийн орхон хэрхэн тэнгэр байгаа шүү дээ. Тэрийг санаад байна. Хүүхдүүдэд санаад дээрээс нь машиныхаа цонхыг онгойлгоцсон, сэлэнгийн ойдууд дээр ингээ явцсан. Ингээ нөх гоё ой өртсөн. За зургандаа явна шүү гэж утсаар ярьж ингээ зүүдлээд өөр. Монголоор зүүдлээд чи одоо бас хэцүү байж. Гэрээсээ гараад удаж байгаа. Гэрээсээ гараад одоо 3 сар болчихлоо. Мөгийн ах 2 сар болж байна. Гэтэ сайхан байна. Та нартайгаа уулзаад яг л одоо яг Монголд зүүдлэх завгууд явна. Аялын нэвтрүүлэг хийнэ гэдэг бол айгүй ажилтай. Эдгээр өсөр хөдөлмөр байдаг юм а гэдгийг би өөрийнхөө биеэр мэдэрчээ. Тэгээд бас гавь зүйдэ баярлж байна. Тэгээд энэ аялал болгон та бүхэн хүчээр бидний одоо энэ ажил явж байгаа. Та нартай баярлалаа. Дахин ч одоо ингэж уулзах сайхан үлцэтэй ишүүлээ. Манайд ирээрээ Америкт илээд ирвэл танаа заавал ирнэ. За би тэдвэ штэ. Лос Анжелес хотын шөнийн гудамж юу? Одоо Grow гэдэг их гоё газар ороод ирсэн. Тэгээ энд ороод ирсэн чи ингээд манай Том Хэнкс ахын маань тоглосон кино байдаг штэ. Одоо хүүхэд байжгаад шууд нэг орой одоо залтаараас хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлээд том хүн болчдөг. Тэгээ энэ одоо бас тоглоомор нэг тоглож үзье. $2 одоо бидний ирээдүй хэрхэн бичигдэж байгаа юм бол бас тэрийг үзье гэж бодоод ингээд ороод ирлээ. The wise genie has prepared a little poem just for you. Life is mostly froth and bubble. За гараад ирсэн шүү. За юу гсэн байна? Золтоор одоо юу өгүүлсэн байна? За нэг үзэтгэе. Чиний ирээдүй бол байна штэ. Ингээд хил даваад их олон газраар аялна гэж байна. Нэрээ яаж мэдээд байна арда? Ингээ хилийн дээс алхаад явнаа гэсэн нэг юм зүйлийг сая хэлж штэ. Одоо бид хоёр яах гэдэг нь ихээр цаашаага нөгөө Sequoia гэдэг нэг гоё хэвээр хэдэн мянган жилийн настай том мод байгаа. Тэрийг үзээд тэгээ цаашаага Yosemite гэдэг нэг сайхан одоо үзэсгэлэнтэй сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар очоод Сан Франциско хот буюу одоо баруун эргийн одоо Нью-Йорк хотод очоод тэнд бас нэг сайхан аяллаа хийж байгаа. Цаашаага бид нөгөө Төв Америкийн Панам, Коста-Рика, Никарагуа гэдэг ингээд энэ хэдэн улсуудаар аялах гэж байгаа. Тэгсэн чинь одоо энэ нэрээ бас л их гоё аяллаа тойрогтоос таарч байгаа байхгүй юу. Ингээд гутлыг хардаа гутал ингээ хилийн дээс алхаад зөндөө олон сайхан зүйлийг үзнэ гэд хэлж байна. Бас л одоо залтаар маань одоо үнэхээр одоо бас мэрэгэн хэлдэг юм байна. Тэгээ Том Хэнксийн бол киног манай үзэгчид мэддэг штэ. Нэх гоё одоо хөөрхөн хүүхэд байжгаад нэг өрөөдөө том болцсон.
А би энэ бол одоо том хүн шиг болсон мөртлөө тархин жижиг. Тэгээд бас нэг том X чинь нэг хүүхэн эргүүлдэг штэ. Тэгээд тэр том X чинь өөрөө тоглоомын үйлдвэрт ажиллаад хүүхдүүдийг тархиараа яаж одоо гой тоглоомыг сэтгэдгийг, яаж гой хүлээж авдгийг ингээд бүх зүйлийг гой ингээд мэдэрдэг. Тэгээд дараа нь тэр тоглоомын үйлдвэр чи одоо яста жинхэнэ бүүн болдог байхгүй юу. Тэр яста үнэхээр гоё кино байдаг. Тэгээ одоо $2-аараа ингээд сая золтоор хасаа Tom Hanks-ийн одоо хувь заяаг мэддэг шиг гоё зүйлийг мэдлээ. За энд орсон бас сайхан байна. Юу нандаа нэг гоё юм ирээдүй бас хэлж байгаа юм таарад байна. За одоо аяллаа цаашаа үргэлжлүүлнэ. Одоо ингээд цаашаа явъя. За одоо авраг моднууд одоо ингээд эхэллээ дээ. За нэрээс үнэхээр одоо гайхамшигтай авраг модтой газар юм аа. Тэгээ энэ хавцаа чи нөгөө уулынхаа оройроо дөхөд ирчиж байгаа учраас маш аянга цохилгаан буудаг. Байн төмөр гардаг учраас шатсан мод бол нэлээд байна. Үнэхээр байгалийн бол нэг тийм өрмөц тогтцтой газар юм аа. Би одоо ийм том авраг моднуудыг ерөөсө харж байгаагүй. Ер нь л зөндөөл ийш тийш явж исэн. За ингээд өвлийн уйлрал ороод ирлээ. Цастай. За энэ ардаа 2 том модны голоор орлоо. Хэвээ маш том 2 том модны голоор орж ирж штэ. За нөгөө нэг асар том одоо аврах том модтай газар ороод ирсэн. Би одоо өөрийгөө гайхлаа штэ. Одоо ийм том моднуудыг ер нь үзэж байгаагүй. Анх удаадаа одоо ийм том модыг үзэж байна. Энд чинь нөгөө Америк нэгдсэн улсын бас нэг авраг мод нөгөө Sequoia гэдэг одоо том мод байгаа штэ. Энэ мод одоо би та нарыг ингээ хардаа нөгөө Gulliver нөгөө авраг хүмүүсийн оронд Gulliver одоо хүмүүсийн орно гэдэг шиг энэ хардаа таад. Ийм том мод байна штэ чи. Тэгээ ямар сони юм бэ нэрээ. Өстө нэрээ зүүдлээгүй ийм том мод байдаг гэж би нэрээ зүүдлээгүй. За зүгээр ингээ алдлаад үзье гэж бодъё л да. Хэрвээ ингээ алдлах юм бол нэг 20-од хүн бол алдагдах байхаа. За модных нь хөндөй байна. За энэ дотор байна штэ. За баг 2 хүн ороод энэ модных нь хөндөй дотор нь ороод унтчихмаар юм байна. Яста маш том хөндөй байна. За яста гайхамшигтай том мод байна. Одоо хамгийн том авраг мод руугаа одоо хідүүл очноо. За нэрээ ямар гоё юм бэ те. За ах トゥ 3 модон дээр ороод ирсэн. За би төвөрлөө. Бисаа бариад ингээд үзлээ. Модны холцыг ингээд цохиод үзлээ. Юу нилээ юм зузаан холцтой. Тэгээ нөгөө говийн нөгөө тоороо гэдэг нэг мод байдаг штэ. Одоо Монголын говьд ордог. Тоороо мод шиг юм зузаан юм холцтой. Бороо ороход борооных нь чиг хурыг одоо өөр дээрээ наадаг гэх юм уу да. Зохицолгоотой гэдэг шиг асар том. Холцсных нь одоо нэмхэн зайнууд их чинь ерөөсөө нэг том тийм аттракц. За нэр үнэхээр том мод байна. Уулынх нь бэлд бол ерөнхийдөө 100 байсан бол орой дээр нь гараад ирсэн. За 2800 метр өндөрт гараад ирсэн чинь нэр үнэхээр гайхамшигтай байна. За мөгийн ах та нэг очиод тэр модны хөндөй рүү н ороод үзтээ. За хамгийн эхлээд энэ модыг нэг тэврээд хий гэж би бодож байна. Үнэхээр том мод юм байна. Энэ лүү ингээд хүн орчхоор юм зай байд юм байна. Энэ үндэс нь ингээд модных нь үндэс нь ингээд гараад ирсэн байд юм байна. За цаашаа юм чихэд багтана. Бүр тонгоор багтаар юм байна. Энэ хардаа. Ер нь бол энэ бороо мороо орох юм бол энэ модны хөндөд ороод нөгөө маш их айн төмөр болдго юм байна л да. Аянга нэргээд яадаг юм шиг байна. Гол нь одоо ингээд яг өвлийн настар байна. Дунд цас ороод. Одоо хамгийн том авраг мод руугаа одоо хідүүл очноо. Шааж жижиг гарч байгаа шүү дээ. За энэ тийм биш үү? Нөхдөөтэй бас уулзаад би нэг ганцхан модын нэгэ тойроод диаметрыг үзээд хаяа гэж хэлсэн чинь зөвшөөрж байна. Гэтэ одоо бол
нөгөө цас их ороод байгаа учраас хүмүүсийн хөдөлгөөн нэлээд саарсан. Төрөө нэлээд хүлээж байгаад. За яг энэ модны өнцөг дээрээс би тоолоод яг хэр зэрэг бүдүүн мод байгааг бас нэг үзчихэд өрөөдрий. За 1 2 3 4 5 6 7 8 9 53 алхам. Нэг алхмын 60 см-ээр батхаар за юу вэ? Бараг 30-аад метрийн өргөн диаметртэй юм биш үү? Та хэд ингээ хардаа. Энэ модны доороос ингээ харахаар зүгээр л одоо нэг микроскопоор нэг юм хардаг штэ нөхдүүдээ. Ингээ хүний үсийг харахаар хүний үс чинь нэг тийм бүдүүн нэг юм сонин харагддаг штэ. Зүгээр энэ модыг хүний үс гэж тооцоолоод бодох юм бол битэрийг одоо маш жижигхэн одоо нэг тийм микроб гэдээ бодох юм бол нэрээ үнэхээр авраг мод байна. Одоо та нар хардаа. За энэ мод бол нэрээ өстө үнэхээр гайхамшигтай. Ийм том мод гэж нэрээ өстө. Зүүдэлсэнгөө. Төрөө нөгөө битэрийг нэг очсон шүү дээ. Нэг ах トゥ 3 мод хажуудлын нэг том асар том модон дээр ирсэн. Тэгэхэд энэ мод ерөөсөө 2 дахин том юм байна. За үнэхээр гайхамшигтай. Эхнийх нь үзчихэд гэжсэн. Америкийн нэгдсэн улс даяараа ерөөсө хамгийн том мод гэдгээрээ ингээд зогсож байгаа байхгүй. Ер нь дэлхийн бод одоо зүгээр би бол одоо бусад орнд сайн мэдэхгүй байна. Зүгээр миний зүгээр яг одоо бодож байгаагаар бол дэлхийн хамгийн том мод одоо энэ байна л гэж би одоо хэлж байна. Үнэхээр одоо гайхамшигтай том мод байна. Энэ модыг одоо юу гэдгийг ямар настай бэ гэдээ бас хүмүүсээс асуусан чинь тэгж байна. Ер нь хамгийн багадаа бол 2000 жилийн настай моднууд байгаа. Хуучин цагт бол олон мянган жилийн настай модууд байсан мөртлөө нөгөө хүчтэй салхи галт төмөрт одоо ингэж өхөж өргөцсээр байжгаад ер нь бол одоо ер нь дундаж нас нэг 2000 жилийн настай гэж байна. Ерөнхийдөө модыг бас нөгөө тоолохдоо нөгөө модны цагиргаар нь тоолоод одоо хэдэн жилийн өмнө ямар гал гарч ирсэн, ямар одоо ойн төмөр болж ирсэн, хэр хүчтэй одоо салхилж ирсэн гэд тэр амьдралынх нь бас биологийн тэр үйл явцыг мэдэж болдго юм байна. За тэгээ энэ модыг бол хараад л үнэхээр гайхамшигтай байна. Тэгээд бид хоёр бас энэ модны өмнө ингээд ярьж байна. Тэгэхэд одоо яг бид хоёрын ард бол талд бол одоо олон одоо жуулчид бас ингээд хүлээгээд бас нэлээд тийм урт дараал үүсгэсэн байгаа. Тэгээ манай энэ нөхдүүд бас гоё төвчээртэй байна. Тэгээ одоо ийм бас хүмүүс ингээд хүлээж байгаа учраас бас бид хоёр одоо зайгаад чөлөөлж өгье гэсэн санаатай байна да. Босод машинууд их удаан бодсон юм шиг санагдаад байна. Эдгээр бас асар удаа явж байгаа штэ. Би одоо бараг 100 та төрүүлэх гээд явж шүү. 100 та яваад байна шүү. 100 майл гэдэг чинь хэд вүлээ? 160 км цагийн хурдтай явж байна. Та нар хараарай. За одоо ерөнхийдөө Yosemite руу ороод ирсэн шүү. Тэгээ байгалийн үзэсгэлэн заасан үнэхээр гайхамшигтай. Юутай ч харьцуулахын аргагүй маш том. Одоо өчтөр бид нар нөгөө Sequoia-гоор явсан штэ. Sequoia-тай харьцуулах юм бол байгалийн үзэсгэлэн төстэй. Гэхдээ Sequoia-гийн онцлог нь бол авраг том моднууд байсан шүү дээ. Тэгэхэд одоо яг Yosemite-ийнх бол одоо тийм авраг том моднууд байхгүй. Яг байгалийн хувьд бол тогтцол бол нэлээд төстэй гэж хэлж байна. Yosemite руу ороод ирэхэд байна шүү дээ. Асар том хадан хавцал. За одоо маш гоё үзэсгэлэнтэй хөрхрээнүүд байна. Тэгэхдээ өнөөдөр нөгөө бороо ороод нар гараад ээлжилж байгаа учраас заримдаа ингээд хөрхрээ маань их гоё харагдаад хүрээд ирэхээр манан татчихжээ. Тэгээ одоо янз янзын бас гоё байдлуудыг үзүүлж байгаа учраас цаг агаарын хувьд ямар зүйл болохыг урьдчилан таамаглах аргагүй байна. Ягаад тэгэхээр уулынхаа бэл хэсгээр бол сая бол маш гоё сайхан нар гараад их гоё байсан. Тэгээд энэ уулынхаа дээшээ өксөх тусмаад ерөнхийдөө бороо хур цас мөндөр ороод ингээд холилдоод ингээд байж юм. Yosemite үндэсний дархан цаас газар бол одоо үндсэндээ 3000 км одоо асар том юм газар нутгийг эзэлж байгаа. Тийм учраас одоо Yosemite бүгдээр ингээд одоо ингэж үзнэ гэх юм бол бас боломж байхгүй. Мэдээж одоо тэр том газрыг
яаж барах вэ? Гэхдээ одоо ерөнхийдөө бид нар бас нэг гоё хавцал за гоё хүрхрээ гэдэг янз янзын тэр заахан газруудыг үзье гэд явж байна. Бидний хувьд одоо Yosemite, Sequoia гэдэг ингээд сонь нэрүүдийг хараад ингээд орчуулах гэдэг штеп. За одоо энийг орчуулбал одоо ийм утгатай ч юм уу гэдэг ингээд зарим нэрүүд бол одоо бас орчуулагдахад одоо бас хэцүү байдаг. За ялангуяа Sequoia, Yosemite гэдэг болохоор одоо эртнээс энд одоо оршин тогтнож исэн уугуул Америкчуудын бол одоо үндэсний индиан хэлээр нэрлэгдсэн хэл байдаг учраас зарим хэлийг нь бол одоо орчуулж болдгоо өгнүүд бол зөндөө байдаг. Индианчуудын хэрэгжилж байгаа үг дотор байна штэ. Бас нэг сонир зүйлийг хэлэхэд 500 гаруй Монгол гаралтай төстэй тийм үгнүүд байдаг юм байна. Одоо хэрэг гэдэг хэрэг гэх жишээний одоо чарга гэдэг Cherokee гэх жишээний одоо Cherokee гэж жип байдаг штэ. Одоо бор гэдгийг бор гэж хэлнэ. Аймар гэдэг үгийг индианчуудын хувьд аймар гэж хэлдэг. Тэр маш олон тийм гой үгнүүд байдаг. Индианчууд маань цөөрөөд тэр олон 100 сая бизон өхрүүд одоо барагдаад одоо алтны нөөц бол нэлээд бол одоо барагдаад ирэхин цагт индианчуудын бас нэг айхтар үг байдаг штэ. Сүүлчийн загас хүч, сүүлчийн мод хугарч, сүүлчийн одоо ан амтан, сүүлчийн мод үхэж дуусахад та нар алтыг идэж болохгүйг ойлгоно гэж нэг тийм айхтар үг байдаг. Би бол яагаад энийг хэлж байна гэхээр яг үндсэндээ бол одоо Америкийн байгалыг одоо бид нар үзээд маш их гайхамшигтайг нь одоо ингээ яриад байна л да. Тэгэхэд одоогийн байдлаас одоогоос одоо 600 жилийн өмнө 700 жилийн өмнө одоо бидний төсөөлж ирснээс илүү өөр байсан гэж бас ярьдсан байлаа судлаачдын хувьд. Яагаад тэгэхээр одоо 5-600 сая одоо бизон өхөр энэ одоо твд бэлчижсэн одоо хэдэн мянган төрлийн ургамал амьтан байсан гэдэг үзэхээр бол үнэхээр санаанд багтахгүй. Гэхдээ одоо Америкчуудын хувьд одоо энэ үндэсний дархан цаас газраас хайрлаж хамгаалахын тулд бол ер нь их юм хийд юм байна. Одоо тэр дэд үтц байна. Одоо энэ дотор одоо яаж одоо имээ үзэх үү? Яг гой нөгөө жуулчдын үзэж харах гоё юм үзэсгэлэнтэй газруудын хажууд машинуудын зогсоолыг ингээд хийцэн ерөөсөө их сайхан байна. За тэгээ ороход бол ерөнхийдөө бас нэг машинаас нэг $35 татвар авдаг ч юм уу. Бас одоо нэг 7 хоногийн одоо төлбөр энд одоо сайхан байрлах, буудлах гэдэг одоо төлбөрийг бас нэлээд өндөр үнэтэй авдаг учраас эргээд тэр мөнгөөрөө тэр одоо байгаль дэлхийгээ хайрлах, одоо үзэсгэлэнтэй байгалийн эдийн засгийн эргэлтэнд оруулдаг ч юм уу. Тэр тал дээр бол манай монголчууд бол турах юм их байна. Одоо бид нар чинь нэг чулуутын хавцал руу ороход нэг 500 ч үлээ 1000 төгрөг төлөөд байдаг. Энэ бол одоо бас биш юм аа. Мөнгөний хангалттай авъя, хангалттай сайхан тогтчуулъя. Заавал одоо улсын төсөвгөд хараад ахын бас хаашаа бас ингээд гоё хийх юмнууд зөндөө байна. За одоо ингээд яриагаа орхиод гоё үзэсгэлэнтэй байгаль руу одоо ингээд явъя хэдүүлээ. Ард харагдж байгаа тэр хүрхрээ бол одоо ус үнэхээр гайхамшигтай том хүрхрээ байна. Одоо өндөрийг одоо багцаалдаа харах юм бол ороо нэг 300-аад метрийн өндөрөөс доошогоо урсж байгаа хүрхрээ юм уу да. Их сайхан гоё байгалийн гоё чимээтэй. Ярих юм алга сайхан байна. Цэцэг жимс энэ одоо ургамлын өнгө төрх бол үнэхээр гайхамшигтай. Йоо, тэнгэр онгойж шүү. Яа хангаа минь одоо сайхан. Энд үнэхээр үлгэрийн мэт байгаль харагдаад бас сэтгэл үнэхээр хөдөлж байна. Яг энэ төв хэсэгт нь бид одоо ирсэн байгаа. Энд нөгөө гайхалтай хүрхрээ минь байна. Одон зурган дээрээс харж исэн. Тэгээ тэр хойно одоо яг том цаст оргил байгаа. Хорвоо дэлхий ямар гайхалтай вэ? Хүн гэдэг амтын хэдий өчүүхэн ч гэсэн энэ байгаль дэлхийдээ заавал шүтэж, дэмжиж амьдрах ёстой юм аа гэсэн юм сэтгэл төрж байна. Далдын одоо хүч, үн эртний уламжлал энэ болгон энэ байгаль дэлхийгээс авдаг юм байна гэж харагдаж байна. Одоо эртний индианчуудын олон үг, бидний үзэж ирсэн, уншиж ирсэн олон ном, кино бүгд нүдэнд харагдаж байна. Энэ ман татаад нүсэр сүрлэг харагдаж байгаа тэр цаг үед нь бид нэр ирлээ. Яг үнэхээр энэ сүрлэг ман дундаа их хүчтэй юм байна. Энэ үлгэрийн мэт байгальд ирээд одоо уран зургаар зурцсан юм шиг
өөр орчингоос толдоод харж байгаа юм шиг ийм сэтгэл төрж байна. Үнэхээр гайхалтай. Хагасаа бүтэн сайнаар бол маш олон хүмүүсийн цугладаг байх нь аялал жуулчлалын одоо ялангуяа энэ байгалийн үзэсгэлэнтийн газруудын аялал жуулчлалын хэлбэрнүүд үнэхээр өвмөц дэд бүтсэн маш сайн. Үнэхээр сэтгэл хөдлөө. За өнөөдөр нэр үнэхээр гоё одоо байгаль дэлхий ивэж байна. Одоо тэнгэр хангаагаасаа залбираад гуйсан. Гоё одоо нар гараад тест сайхан байна. Америкчуудын байгаль хамгаалах гоё юм домог төрсөн байд юм лээ. Яг бодит болсон явдал шүү. Яасан гэхээр Америкийн ерөнхийлөгч одоо Теодор Рузвельт аялж явж байгаад нэг баавга харсан гинэ. Энэ баавгыг агандын билүү гэж гохоод арахж ирсэн чинь цаанаас нь бамбрууш гарч ирсэн байдаг. За тэгээд за энэ одоо бамбрууштай баавгыг агнж олохгүй гэдэг одоо тэр баавгыг агнаагүй. За тэгээ үүнээс нь уламжлаад одоо Америкчуудын донд одоо Теодор Рузвельтийн нэрээр нэрлэгдсэн Тедди баавга гэж Америкчууд ярьдаг. Байгаль хамгаалах тал дээрээ ч гэсэн одоо Тедди баавгыг бас сэлгэр жишээ болгож ярьдаг. Энэ одоо үзэсгэлэнтэй сайхан сардаг, энэ сайхан буданд хангай, нүрээ сайхан толдууллаа. Үнэхээр одоо сайхан байна. Бид хоёрын хувьд одоо ямар төлөвлөгөөтэй байна гэхээр одоо Сан Франциско хот руу одоо явах санаатай байж байгаа. За тэгээ манай нэвтрүүлгийн одоо спонсор Victorinox брэнд манай Могул даатгал байж байна. Нэвтрүүлгийн бас одоо ерөнхий ивент тэтгэгчээр байгаль дээлтэй Ургана брэнд ажиллаж байгаа. Тэгээд энэ одоо олон спонсороор нэрлэхдээ бас таатай байна. Яванда манай монголчууд ч одоо алийн болгон юм байх уу? Одоо энэ сайхан дархан цаас газрынхаа тарифыг өсгөөд за уугуул оршин суугчид бол мэдээж одоо тарифгүй байдаг ч юм уу бас нэг гадаадын яг энэ нөхдөчийг аялал жуулчлалаа гоё хөгжүүлмээр байна. Энэ одоо байгаль энэ сайхан зүйлүүдийг яг одоо Америкууд шиг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулмаар одоо тийм санаа бол төрж байна. За ингээд бид нэр Ясимито уулнасаа бууж ирээд нэлээд цаг оройтсон байгаа учраас эндээ одоо уулынхаа бэлд байдаг Марипоса гэдэг жижигхэн хотгонд нэрж хоноглохоор болоод байна. Энд харин музей байдаг гадна талдаа тавьсан үзмөрүүд нь Америкийн эд алтны хинэрхлийн үед алтны үйлдвэрүүд ажиллаж исэн. Ер нь энэ Калифорни маш их алттайгаараа алдартай өөрсдийн мал, газар тариалан энэ болгоныхоо бүгдийг хаяад бүх хүн одоо алтны урхаар руу явж исэн юм түүхтэй. Гар аргаар олборлогын дараагийн үеийн одоо маш их том хүнд технологиор олборлдог байсан үеийн техникийн тийм музей энд байдгийн байна. Энэ том усан шахуур яг жишээ нь одоо хэвтэй усан шахуур гэж том юм явкснаас усаа шахаад алтаа угаадаг гэж. Энд болохоор яг алтны чулуу өрөм нөгөө чулууга буталдаг хэсгүүдийн төхөөрөмжнүүдийг тавьсан байна. Энэ бол Америкийн бас нэгэн үеийн ялангуяа энэ гой байгальтай газрыг одоо яг жингэндээ бол бас нэг хэмжээгээр сүйтгэжсэн үеийн ийм дурсгал энд байд юм байна. Ингээд эндээ хоноглоод маргааш өглөө бас Нарлаг Калифорниор аялсаар байх болно.